Хол жоохон бүдэгдүү гэрлээ болгож болох уу? Тэгээд газар суугаад үзэх үү? Газар ч гэж одоо манай ч өндөр дээр зүгээр үү? Зүгээрээ. Давхар хамаагүй юу? Хамаагүй. Ихтэйхэн газар суучих. Тэгээд гэрлээ жоохон бүдгрүүлээд амьд лама байвал асаач зүгээр юм уу? Шаахгүй байна. Гоёны цаахны гэрлүүд байж лээ л дээ. Цаахны ямар зүгээр. Тийм бүдэг гэрэл болно. Өөртөө ихтэйхэн байдлаар л суучих. Газар суугаагүй шүү. Зүгээрээ өөртөө ихтэйхэн байдлаар суучих. Яах вэ? Яайдаа гэмээр байж чадсан. Харуулсан гэхүү төвчиж ятсан гэхүү эсвэл барьж ятсан тийм мэдрэмж дотроос ингээд төрөөд байна. Дээрээс болохоор орчлон хорвоо ертөнц тэр дээд хим хэмжээстүүд шахаад байна. Энэ хоёрын дунд өстөө нөгөө хадан тавьчуулагдсан халууны зулцаг гэдэг шиг. Хамаг муу анхаарал муу бодол маань өстөө галзуурхтаа галзуурчих гал солиорхтаа солиорчих гал илбэрхтэй илбэрчих гээд нэг юм хөдлөнгөд анхаарлан сарнаад л би түрүүнээс хойш хэсэг анзаараа л илээ өөрийгөө. Тэ. Яг 8:00 биш. 8 жоох өнгөрөөгөө залгадаг нь бас учиртай. Шалтгаантай. Тий. Энд чинь нөгөө яг бизнес янз бүрийн уулзалт биш. Цаад өөр энерги хорвоо ертөнц талаараа явж байгаа болохоор далд ертөнц юугаар явж байгаа болохоор нэг юм нарийн мөчлөг байгаадах шүү бай. Тэгээ тэрийг нэг мэдэрсэн шигээ анзаарсан шигээ сая хэсэг суулаа. За өглөөс ирснээс хойш ер нь их шахаатай байна. Энергийн шахаа. Одоо нэг юм хилэгдэх гээд байгаа хэрэг үү, дамжуулагдах гээд байгаа хэрэг үү, яах гээд байгаа нь яг нарийн ойлгомжгүй шахаа төрж байгаа мэдрэмж өглөө ерөн сэрснээс хойш байгаад байна. Энэ хинтээ юутай холбоотой юм болоо гэд анзаараад эргэцүүлэх нэ. Өөртөө тийм ялцчихгүй холбоотой байгаад байна. Их өндөр шахаа байгаад байна. Энэ нөгөө бөө мөө болно гэд утгаар биш шүү. За. Тий. Мэдрэх ёстой, авах ёстой, таних ёстой зүйлээ таньж чадахгүй. Мэлэн хойлог царайлаад байгаа. Мэдхгүйгийн дүрдээ өөрийгөө тоглуулад байгаа гэсэн санаа шүү. За тэгээд ер нь авчаар явчихдөө шуутах хэрэгч. Би ингээд хүмүүстэй холбогдоход 2-3 цагийн өмнөөс ч юм уу өмнөх өдрөөс ч юм уу мэдээллүүд нь орж ирдэг. За тэгвэл өөртөө ч холбоотой орж ирсэн зүйлүүдийг би танд хэлье. Энийг эдгээр зүйлүүдийг өөртөө тунгааж авахдаа яг таг нэг юм зүүн бэлэгтэн юм хэлсэн юм шиг бодит юмаа тулах гэж битгий хичээгээрэй. Ерөнхий байдлаар нь хүлээж аваад ердөөсөө бүхий л над энергийн бисүүд сэтгэл зүрэг сүнс бүхий л юмдаа харьяатуулан хамаатуулж ойлгож айл болох гүн рүүгээ тэмтрээд гараа. За ёо. За тэгээд сүртэй хүлээл тавих хэрэггүй дээ. Хингийн жишээ хэрэгтэй. Хамгийн гол нь та өөрөө сонсож байгаа өөрөө хэр тотгош байгаа чимээлж хэр зүйлийг
ухаж гаргаж ирч чадах нь. За тэгээд өглөө болсноос хойш тэр нэг юм шахаатай дараад байгаа мэдрэмж яалтчгүй энэ биеийн дээд хэсэг. Та чинь юу илүү? Энээр юм дамжуулдаг үлээ юу илээ? Байхгүй те? Байхгүй те? Аха. Дуу нь яч байлаа? Дуу байхгүй. Одоо л нэг жоохон мэдрэхгээл байгаа. За ойлголоо. За ерөнхийдөө одоо энэ бидний хүний нэг матрикс 3D оюун санаа ухамсараас давсан хим хэмжигдэхүүн орж ирэхэд тодорхой хэмжээнд ингээд одоо буухад гэх юм уу да энэ бидний энэ махан бие хүний бие дээр айхтар мэдрэгддэг байхгүй ялангуяа энэ дээд биеийн дээд мөч үе хэсгүүд нэг жоохон нэг юм янгинах гатж байгаа юм шиг гарын шуу энэ төр ингээд нэг жоохон бадаараад мэдрэлэн зөхөгдсөний дараа яадаг шиг яг нэг тийм мэдрэмж ерөнхийдөө л нэг ингээд дарсыгээл орж ирсийгээд л хөврөөл идэг байхгүй юу? Тэрийг энергийн шахаа гэж ерөнхийдөө тайлбарлаад байна. За тэг өглөө болсноос хойш өөртөө чинь холбоотой мэдээллийг солилцоход тийм энергийн шахаа нэлээд мэдрэгдсэн. За тэгээд дараа нь анзаараад байгаад байгаа юм. Тэгээ өдөр 3 цагийн үед хоол юугаа идчихэд гэр дотор бачимдаад байгаа байхгүй юу? Энэ 4 анны дунд энэ энерги юу ч ингээд бас хүний ингээд бачууруулаад идэг байхгүй. Тэгээ яг юу хүсээд идэг вэ гэхээр ийм байгальд гараа, цэвэр агаар амьсгал тэр уужимсал хиймэд тэр уулан дээр гараадах гэдэг ингээд дотроос ингээд бачууруулаад байж ядуулаад байдаг байхгүй юу? Тэгэхээр би бол хувьдаа тэгэж өглөөнөөс хойш мэдэрчээд 3-4 цагийн үед ализенил гараа явчихаар одоо миний толгойд орж ирж байгаа сайхан цуслан руугаа яваад нэг хончоод ирээ ч юм уу уул хад гол усын дэргэд очие аль эсвэл йогийнхоо төв рүү яваад йогийн төв маань туулголын эрэг дагуу байрлалдаг. Тэгэхээр туулголын эргээд байгаа сайхан нар жаргахыг хараад эрэг дагаа сайхан алхах гэдэг юм уу. Надад ингээд 2-3 сонголт байгаа байхгүй юу. Эсвэл машинаа унаад хаашаа чамаагүй цонхон голгоод туртаа дуугаа тавиад тамхи асаагаад ингээд нэг гоё тэнийтэл ингээд энийг ингээд нэг юм задлаа гэсэн мэдрэмж байгаа мөртлөө би юу ч хийхгүй. Ямарсан. Зүгээр ингээд бодоо суугаад байгаа. Надаас үйлдэхгүй. Сууж иж орой 5 болчихж байгаа. Тэгээ хоёрын хооронд би гараа нэг тийшээ явах юм бол төгжрөл юунаасаа болоод хоёлог уулзалт цагийн хүнд амжихгүй чим шиг мэдрэмж төрөөд тэгээд байранда гэртээ өмнөх байсан байранда яг ингэ үлдчихэж байгаа. За тэгвэл одоос арай биш юм байна. Ямар ч л байсан юуныхаа үүдэнд гараа, гэрийнхаа үүдэнд, орчныхаа үүдэнд гараад ядаж хөлсөө гаргаад хөдлөе, гүйе. Талбай төрж гүйе гэдэг. Тэгээд гүүж хараагаад тасгалөдлгөө хийгээд сакс макс нэг жоохон тоглосон хийгээд. Тэгээд амраад ингээд сууж байгаа байхгүй юу. Тэгэхэд надад ямар мэдрэмж орж ирж байна гэхээр ингээд ядарсан юм шиг. Яг ингээд нөгөө би ямар нэгэн юм айхтар оролдлого хийгээгүй уг нь хийх сонголт байсан мөртлөө би өөрөө ерөөсөө хийж чадаагүй шалтгаан нь гэвэл яг ингээд ядарсан юм шиг ойлгож байна уу? Ингээд сүлдсэн юм шиг нэг юм байрандаа би байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл би энийг шууд анзаарангуудаа энэ орой холбогдох нөхөр чинь өөрөө залхуу болохоор ингээд өөрт нь өчнөө сонголт юу байхад өчнөө юмнууд мэдээлэл юмнууд орж ирж байгаа тохио орж ирж хахад өөрөө хүслээрээ юу ч хийхгүй сайн дураараа бараг дээш хараад твитэд байгаа юм шүү гэдэг нэг юм одоо богино хэмжээний дүгнэлт орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ дахиад энийг анзаарч байгаа. Тэгсэн чинь шалтгаан байгаад байгаа. Энэ нь өөрөө шалтгаантай байгаад байгаа. Зүгээр нэг ингэж одоо нэг байранда байгаагүй. Зүгээр нэг ингэж ангааж хөвтэйгүй. Зүгээр нэг юм юмыг хүлээгээгүй байгаа байхгүй юу. Юу гэж хэлэх гээд юм гэхээр өөрийн чинь дотор сэтгэлд чинь нэг юм байгаад юм.
За тэгээд нэг нөхөр ямар ч лээсэн байгаад байгаа юм байна. Тэр нөхөр нэг юм үйлдэл хийлгүүлэхгүй, төвшин ахиулахгүй, энэ дотор нэг юм тэлэг орон зай өгөхгүй л нэг юм хаагаад байгаа юм байна да. Сэтгэлд нь нэг юм ялтчихв байна да гэж би нэг гадралчаад сая 7 өнгөрөөгөө дахиад орчныхоо үдэнд ирээ суусан. Ягаад тэгэхээр хүүхдийн талбай тэр аваар суухаар хитрхи ингээд намайг сарниулах, сатааруулах юм ихтэй. Би ингээл нэг жоохон өөр төр очихгүй нүдэн ханаал ингээд хэлээр тэнд хүүхэд бөмбөг залангууд ингээд нүдэн нэгээл дэвсгийгээл хараад тэнд хүүхэд гүүгнгүүт нь ингэж хараад ерөөсөө өөр дээрээ төвлөрөх гэдэг боломж ерөөсөө үүсэхгүй байгаа байхгүй юу. Энэ нь одоо магадгүй таны байгаа байр байдал нөхцөлийг чи илэрхийлж магадгүй. За тэгээ орцны үдэнд ирсэн чинь яг гой нам гүм. Арай айтайхан болоод жоохон төвлөрөх санаатай. Юу болоод байгаа юм бол миний одоо өөрийн чинь энэ ороод ирсэн байгаа энэ мэдрэмж төлөвийн хувьд юу тэг болоод ингээд гацаагаад нэг байранд нь бариад байгаа юм бол доо гэх нэг юм жоохон мэдрэх орон зай үүсээд. Тэгтэл ингээд тэнд нэг жоохон машин хаянгуутал сарнчих гал ерөөсөө ингээд байж бачууруулаад болтгоо. Эйгүү хэцүү мэдрэмж. Тэгээд бүр жаал аргатлаа. Аргадаж жаагаад тэгээ анзаарсан чинь энэ дотор нэг нөхөр өстө агсан тавьж байгаа юм шиг дүр зур харагдаж байгаа хальт. Тэгээ одоо хоёул энийг л ухъя. Тэр нь одоо өмнөх төрлийн юмтай холбоотой юу? Аль эсвэл таны өөрийн чинь энэ амьдралдаа энэ насны тулалд авсан трама шарах юутай ч холбоотой юу? Одоо мэдхгүй л ямар ч л байсан сэтгэл дотор чинь нэг нөхөр байгаад хор байгаад өөрийнхтэй нь өөрийгөө олё, өөрлөг улам өнгөё гэхээр сатааруулаад, сарниулаад, бачууруулаад байгаа ямар ч л байсан нэг мэдрэмж байна гэж анзаарсан да. Нэг нөхөр харин байгаад байгаа маа энэ дотор. Өөр дуулагаар ханаж найтагаад. Ярэ сонсч. Харин дотор тэгээд нэг өөр байж байгаа. Өөр дуу хоолоогоор ханаж найтаад гэсэн чинь айгүй муухай харж байна. Ингээ усмс нь ингээд нүд тухныхаа урдуур онцсон гэмээр тэгээд ингээд хамаа намаагүй боогоод нэг юм харандаа чигдсэн юм шиг нэг ийм үсээ ингээ бооцсон. Өөрөөс чинь өөр юм их харагдаад байгаа хамгийн сонин. Надад харин өвгөн хүн байгаа тоххой. Үгүй одоо болохоор надад сайн харагдаж байгаа нэг эмхтэй харагдлаа. Цагаан нэлбэр ийм цамцтай ийм орчин үеийн гэмээр. Магадгүй таны амьдрал таарж исэн хин нэг юм болов? Тэр юм болов? Тэгээ энэ юм чи ингээ хөврөө явдаг байхгүй юу? Энэ нэг эмхтэй нэг юм мессеж өгөх гээд албагдаж ирж иж магадгүй. Тэгээд байгаа юм болов? Одоо учиргүй ханаас найтагаад цэр мэр гараад бүр тэгтээ шал өөр хоолоогоор штэ. Тэгээд одоо энэ гайг болчих юм шиг л тэр цаадлаа. Тэгээ одоо нэг амар мөгшөөлж нь гайг болчоод хаяада ингээд өргөл өргөдгийг. Тэгэхээр надад ханаагаад өөрийгөө мэдрүүлээд гэх юм л та. За анзаарч л бай тийм ээ хоёлоо ярилцсангаа. Энэ сэжүүрүүд явандаа яаж холбогдох нь вэ? Хоёлоо ярианы дундуур төгсгөл хэсэгт ямар дамжуулалтууд ямар ухаарл явагдах гад байна анзаарч л бай. Надад л яг одоо харагдаад байгаа зүйл нь өөрөөс тань өөр нэг юм буранхайд үг юмэр эмхтэй харагдаад байна. Нэлбэртгүү цагаан жогноосон дуу цамц өмссөн. Доогоороо бас нэг нэлбэртүү тааран дуу тийм өмд өмсч өгсөн. Тэгээ ингээд гэртээ бачуураад хамаг одоо тавилга аярын юмудаа хаглаа шидсэн гэмээр энэ зүгээр жишээ байдлаар орж иж байгаа шүү зөө. Шидсэн гэмээр тэгээ ингээд бачууртлаа уурлаад гэдэг нэг юм бахардаа тавьж нэг юм жоохон нэг юм амрах юугаараа сууж байгаа юм шиг. Тэгээ ингээд өөрийнхтэй өвөө цэр хохроод мохроод өөр амьсгал гэх тэгэхээр айгүй муухай хараад чи намайг мэдхгүй танихгүй байна гэсэн
янзтай муухаараа суугаад байна. Би дотор хүн байж болох уу? Байж болно, үгүйсэх аргагүй. Тий, хоёул ямар ч байсан ухаад л үзье. Өөртөө чинь холбоотой болоод л орж ирж байгаа. Одоо тэгээд ямар зорилготой одоо байгаад байгаа юм бол гэдэг маань явандаа л мэдэгдэх үү? Тий, одоо ингээл ярен дундаа хөврөөдөл тайлэгдэн да. Аа. Бүх зүйл учир шалтгаантай байдаг хэвгүй. Одоо өнөөдөр хоёулаа холбогдож байгаагийн учир шалтгаан нь ч гэсэндээ тодорхой хэмжээний цаг нь болчихсон, мөчлөгөн таарсан болохоор хоёулаа холбогдоод тэгээд ингэж ярилцсан суугаад амжуулт авч байгаа юм. Аа, зүг. Санаандгүй юм болоос ерөөсөө биш болчих таарч чадсан тий. Санаандгүй зүйл ерөөсөө нэг ихэнж байхгүй. Зүг. Өчигдөр чигтэйг бачуураад тэгээд цуг ажилтдаг дарга маргаага бүр гомдоогоод бүрсцээ намайг баг ингэж ууралдаг ч гэж мэдээг баг. Тэгээд өглөө би өөрөө уучлаараа гэж нэг арай гайг болгоод өөрийн мэдлгүүл гинт амар сонин тийм нэг галзуу тийм. Яг галзуу яг наад төлөв чинь энэ эмхтэйд байна. Одоо дэлбэртлээ ууралчаад одоо амарч чинь. Аяг нь хагарцсан, ширээг онголтуулсан, эргэн тойронд нь замбраагүй. Тэгээд ийм яг юунаас олж асаж уурлаад байгаа мэдхгүй. Дэлбэртлээ ууралдаг. Нэг огцом яхаараа хатагдахаараа. Ямар нөхөр юм байгаа юм. Хоёлоо ухаад л бай. Учиртай л. Одоо тэгээд мэлмээ маань бас нэг жоохон нэгтэл ах шиг бол байгаа юм да. Одоо ингээд гэрэл мэрлийг шал өөрөөр хараад байгаа байхгүй. Гэрэлтүүлэг бүх гэрлүүдийг шал өөрөөр харна. Одоо нэг гэрэл зүгээр нэг цацарч харагддаг бол. За байж аваарай. Хоёлоо яг гол юун дээрээ төвлөрөх юм. Нүдэ анаа жоох хэсэг суугаадах юм. Амьсгалаа хамраараа дүүртэл аваад ардаа намайг сайн чагнараа. Амьсгалаа дүүртэл хамрын өндөгөөр аваад хоошоо толгойн харын дагцны хэсэг рүүгээ авсан хүчил төрөгч очиж чинь гэж мэдрээд буцаагаад хамраараа гаргаад хит сайхан гүнзгий дүүртэл нэг амьсгалаа дуучраад. Хэцүү байвал хамаараа гаргаж болно шүү. Маш их гал мэдрэгдэж байгаа амьсгалаад гаргасан чинь би шатж байгаа юм шиг мэдрэмж. Уур хилэн юутай холбоотой юм байж магадгүй юм. За тэгээд нүдэ анаад бие мэдрээд энийг эмхтэй гэж яриад байгаа. Тэгээд надаас өөрөөс чинь өөр эмхтэй дотор чинь байна гэдэг юу гэсэн үг юм бол жоох анзаарах гэдэг. Мэдрэгдэж чинь үү? Өмнө нь зүудэлж байсан уу? Мэдэрч байсан уу? Тэр ахтар дарга юуруугаа ууралж явахдаа би яагаад ингэв надаас ийм гарахааргүй дээ гэж өөртөө ажиглаж байв уу ажиглав уу сони юм а дотор ч
шал өөр хүн байгаа гэмээр ийм мэдэж байгаа. Энэ эмэгтэй байгаа би ийм пропорц энэ нэрийг тэр дуу хоолойны өнгө харц өөрийн чинь байгаа байр байдлаас тесэн ондоо. Яг л нэг юм солонгос нэг юм турхай дуу турхан дуу бийтэй. Амьдралыг юмыг нэг гүйцэж таньж мэдээгүй. Нэг юм бэлэн юмн дээр өсөөд ирхэлсэн. Тэгээд хүмүүсийг нэг өөрийнхөө нэг муухай эрх зангаараа, эгогоор хаашаараа дээрлэх гэдэг нэг тийм хандлагатай эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Охтууд ч юм. Яг тийм заяа. Тэгэхээр энэ байдал нь өөрийн чинь байгаагаас өөр. Харин тийм. Болохоор би үнэхээр гайхаж байна. Ямар учиртай. Тийм зан одоо огт гарч байгаагүй юм тэгэл одоо гинтл юм шинэ болчихлаа л дээ. Хоёр хөлөө нуглаад ингээ хажууд тийш нуглаад ингээ суудсан. Тэгээ ингээ ус юун сэгсэйцэн. Тэгээ ингээ тухаараа муухай л хараад юм хэлэхгүй. Бага эргэн тойрны орчныг ажиглах юм бол хэдий буулгаад ингэсэн ч гэсэндээ орчин үеийн байр харагдаад байна. Хамаагүй арцаалгах юм. Орчин үеийн амьдралын хэм маяг тэр бөөдн нь арьсан бүрээстэй гэмээр тэг аюу гой нэг юм арьсан шаргал тийм бүрээстэй гэр нь аюу гой тийм одоо орчин үеийн тохиолдолтой аюу гой. Энэ яг хин юм бэ? Харин тийм. Тэгээ яг надаас бол нэг тийм элбэг хангалуун өссөн үний тийм юу гараад байхгүй. Арцааж биш. Энэ эмэгтэйг мэдрэх та дотор зүрх сэтгэлийн сонсоод та ямар учраас яагаад ингэж уралдаг юм бол хоёул өөртөө юу юуг хамаатуулах гэж оролдохоос урдаар энэ нэмэгтэйг таних гэж оролдъё. Яагаад энэ нэмэгтэй ингэж галзууртлаа хурлаад муухай хараад байгаа юм бол юмыг буруутгаад байгаа юм бол хэлэхэд байгаа санаа нь хардаа хэлэхэд байгаа санаа нь асуудлыг өөрөөсөө хайхгүй би болохгүй байгаад миний дотор нэг юм уурын гал хилэн асцсан болохоор би өөрөө юмыг уужим тинүүн ухаанаар хандаж чадахгүй байгаа болохоор л би уурлаад ийн гэж харахгүйгээр энэ мүү л намайг ууралчлаа. Энэ дэлхийн орон ертөнцийн ингэчлээ. Нийгэм л ингээд ийн гисэн юм дандаа гаднаас юм сэжүүрийг хардаг. Яг хит нөгөө дарц байж магадгүй. Одоо би жоохондоо нөгөө юмны дандаа дэгдэг амар ичмхий байгаад идвэсэн. Тэгэл ингээд өөрөө хийж чадчмаар юмыг хийхгүй хүний ард үлдчихдэг дандаа. Тэгээ одоо ингээд яг юм задармаар санагдаад бүр галзуурмаар санагдаад байхгүй заримдаа. Одоо галзуурсан тийм хөгжмөн дээр ингээд сагсалцаж бүжгэлмээр бүр гаж хувцс өмсөж бүжгэлмээр санагддаг юм. Тийм галзуу алхамур тиймэр санагддаг байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийгөө ингээд 30 хэд наслахтаа бүр хит дарцсан гэсэн. Таалагдчихээн. Галзуу өөрөөрөө байх гэхээр таалагдчихээн. Тэгэхээр холбоотой ч юм да. Яалтч холбоотой. Тэгэхээр нөгөө чи ингээд жоохон ингэж гараад өгөө чи өөрийгөө ингэж өнгөлөөч чи хангалттай юм чадвартай штэ гэд тэгээд байж магадгүй. Би одоо хангалттай зөндөө дарагдлаа. Одоо чи жоохон ингээд гоё ингээ хийх юм хийгээч гэдэж магадгүй. Би өөрийнхоороо эрхчлөөтэй амьдрмаар байна новш минь тэ намайг хайрцаглахаа болооч гисэн дотроос чинь бүр ингээд барьж ятсан уур байхыг үсэхгүй. Тэгэхээр энэ өөрийн чинь дотроо магадгүй багаасаа хойш дүрсэлсэн тийм хиймэл дүр нэг айхтар том эго байж магадгүй юм. Яг үнэ. Тийм би. Одоо тэгээд байнгын ингээд нэг дураараа биш ингээд нөгөө бүр зээлэнд зээлээ бодоол ингээд яалчгүй тэгээд ажил баригдаад тэгтлийн дотор хүмүүс маань ингээд нэг эрх чөлөөтэй байхыг хүсэж байгаа л биш байна л та. Үснэ хийгээл өөдөөс чинь энэ үгийг хэлэхээр өөдөөс чинь харж байна. Чи тэнийг юм уу? Одоо л ойлгож байгаа юм уу гэмээр.
Хэлэгч үгүй зүгээр л харж байна. Нэг ийм хүн ингээд одоо жишээ нь эмэгтэй хүн нэг ийм асуудлаас болоод нөхөртөө ууралччаа гэж бодъё л да хэдэн өдөр бөө юм болж гэж бодъё. Тэгсэн чинь хэдэн өдрийн дараа нөхөр нь ирэнгүүтээ тэгэхэд чинь тэгээд миний буруу байсан билээ штэ. Уучлаарай. Хайраа. Гэхэд эмэгтэй хүн тэр олон хоног стресстэйж дотроо урж тастаж байсан тэр юугаараа харцсан чи ямар мангар юм бэ гэж нэг юм харцаараа нэг үг хэлдэг дээ. Яг тэрэн шиг харцаараа одоо ил дөнгөжүүл гэж байгаа юм шиг. Өгөөдөж албаар тэгж. Энэ ч уг нь амар хүчтэй юм ихтэй байдаг юмаа миний дотор. Амар баатардаг тэгээд бас зөрөгтэй тийм хүн байгаад байгаа юм. Маш эмх зэгцтэй, биендээ анхаардаг. Уучлаарай, би шууд үнэнгийн хэлчихье. Өөрөөс чинь шал өөр байна. Галбиртай байна. Биендээ маш гоё анхаардаг юмэр. Магадгүй өөрийн чинь дотор байх тийм гоё одоо юу гэх юм бэ? Гоё мөн чанар нь гэх юм уу? Өөрийн чинь дотоод гоё гоо үзэсгэлэн магадгүй юм байхыг хүсэхгүй юм. Айгуу гоё хөх өгцөг тайл би айгуу гоё авч явдаг. Эн чи юу илэрхийлээд юм гэхээр тийм гоё зэгцтэй хоол хүнс амьдралын хэм маяг бүх юмд анхаардаг гэсэн санаа байгаад шүү дээ. Өөрийн чинь дотор уг нь бол жоохон тийм язгууртан ч юм шиг. Тэгээд энэ орчнын заяа айгуу нэм тансаг одоо тийм нөгөө сая хэлсэн шүү дээ. Орчин үеийн интерьерийн юутай тэгээд тийм тансаг. Тэгээд тийм баг. Ийм заяатай магадгүй. Хуруу ингийн тоос байхгүй. Тавилга юмнууд дээр шалан дээр бүх юм цэвэрхэн. Зэгцтэй. Одоо чи тгийч ингэж гээд би одоо жишээ нь хүнээс шаардаад ингээл цаагаараа нэг сонир бүтээд идэг. Хүнээр тэгж юм хийлгүүлдэг. Яа тэгэхээр тийм нэг жоохон тийм хатан заяатай юм шиг тийм юм битээж магадгүй. Тэгэхээр энэ ардаа наана харагдах дүр нь ийм боловч цаас ижим өөр байгаа байхгүй да. Ойлгож байна уу? Одоо өөрийн чинь дотор яг тэр сүнсний чинь гол одоо мөн чанар, амин чанар нь тийм гоё ихэмсэг, тийм нэг юм язгуурлаг байх хатал эсрэгээрээ яваад байгаа юм байна шүү дээ. гэдэг нэг юм сэжүр хальт гарч ирж чинь. Гэхдээ энэ эмэгтэйг ухмаар байна. Надад үнэхээр сонирхолтой байна. Тий. Тэгэхээр наад чинь яах гээд байгаа байхгүй. Уг нь чи ийм байгаа ч гэдэг байдаг. Гэтэл нөгөөг нь яг тийм байж чадахгүй байгаа байхгүй юу? Өшөө ухъя. Хойлоо өшөө ухъя. Этерхий жоохон хөнгөн байгаад байна. Мааз байх гээд байна. Өшөө ухъя. Миний бодлоор мэдрэмжээр энэ эмэгтэйгийн энэ юм дүр мөр бүх юм ингээд яагаад одоо арилаад гэх юм уу? Яг тэр жинхэнэ дотроос нь үнэнгийн гаргаж ирээ. Ухаантай байна. Уучлаарай. Өөртөө чи харьцуулахад. Хурц ухаантай байна. Соргог, сэргэг, ухамсартай байна. Нөгөө хатуу ухаан гэдэг шиг айхтар юмыг детейлчилж өнг, яриа, хөөрөө, үг, хэл, харц, нүд, эрчим, энерги бүх цохилдлогоо шүтэн барилгыг бүр ингээд нэвт таньж гин аливаа юмыг. Өөрийн чинь хувьд надад мэдрэгдэж байгаа нь унтаа. Жохон муухагаар хэлэхэд хөлтөв. Төмс. Яах вэ? За би яах вэ гэдэг нэг юм. Энэ эмгтээтэй харьцуулахад шүү энэ дотор юутай харьцуулах. Хальтаа үг хэлэхгүй нэг тийм шазуур зууцсан байгаа гэмээр юм шиг мөртлөө зүгээр харцаараа бүхнийг өгүүлж байна. Тэгэхээр тийм хэмжээний ухаан
тийм хэмжээний хараа, тийм хэмжээний туршлага, амьдралыг таньж авсан мэдлэг байгаад байна. Байгаа. Энэ сонхоор гинт нэг зураг ороод ирэхээр нь сонирхоо л 6 давхар дэдийн үг нь нэг хийсээ зураг ороод Алей тогтоод хараад гэдэг. бас нэг учир утгатай яж магадгүй гэж бодсон зүгээр. Тогтоод хараад дэлгэцэн дээр яг бүтэн байрлал. За, өөрөө ч гэсэн хараад авчих заавал нэг юм хом ойлгох гээд байх биш, зүгээр л хараад жааж хэлж. За, тийм нэг юм ихтэй харцаараа хэлж байгааз хэлж гэнэ үү те. Тэгэхээр нөгөө сая би бачимдаа таснаагаа ерөнхийдөө айлууллаа л та. Чи ийм ажил хийх хүн биш ээ. Миний бүх гоё чадварууд тэр одоо ажлыг хийхэд ерөөсө гарахгүй бүгд дарагдчихж байгаа байхгүй юу? Одоо би ярих чадвартай. Бусдаа ингээ харилцах чадвартай. Гэтэл тэр хийж байгаа ажил маань Ингэж ярихын төдийд уурсч байна. Дахиад нөгөө нүд нь ингэж ирж байна. Мэдсээр байж тэнийг амтан чинь мангар юм шиг гэж байгаа юм шиг ойлгож байна уу? ийм ажил хийж байхдаа яад ингэж байгааз. Ааха, ийм их өгөгдөл, ийм дотоод хүч, нөөц, потенциал өгөгдөл байхад чинь тэнийг гэж байгаа юм шиг. Нэг тэгж байгаа. Сайхан тэгж яадлаа орж ирлээ. Одоо наад мэдрэмжээ алдахгүйхан шиг бариад бушуухан өөрлөг өнгий гэдэг. Өөр дээр очиж энэ мэдээлэл юу чинь илүү одоо тэр дээд хэмжээс дээр дамжуулагтаа над руу урд орж ирнэ. Амар гоё юм мөрөөдөдсөн чинь шал өөр юм хийгээд байгаа байхгүй би. Хамрын үзүүр өндөр дэшээ энэ яалтчгүй язгуурыг илэрхийлээд байна. Энэ хэлж байгаа ирж байгаа юм хомчинчтэй нэг юм стол хэмжээс доогуур байгаа болохоор нэг тийм нөлөөлөхгүй байна. Аль миний ярьж байгаа юм? Тэ. Гүг яг зөвөр би тайлбарлал хэлээд юм л да. Дотор төлөвөөс чинь харагдаж байгаа зүйл нь тийм хамрын өндөр ихэмсэг байгаад байна. Харин тийм ээ. Харин ингээ бодож сэтгэж байгаа нь тийм нэг Наатаж юм ерөөсөө яагаад наатаж хэлэх гээд байна. нэг амар тийм баян цатгалан юм шиг тийм байж байгаа гэдгийг бас энэ дээр мөнгөгүй өрнэ. Тэгэхээр тэр цаад нэг тийм юугээ тавихгүй л байна л та. Цаад хүмүүс маань тийм байгаад байна те. Тийм байна. Одоо тэгээд надад одоо тэр нэг үүрэг өгөгдчихэд нэг дууны үүрэг өгөгдчихэд байгаа. Дуу маань бүтцэн. Үжиглэх талаар. Тэгээд очиод нэг хооланд орох нэг хоолон дээр нэг бөмбөлөг шиг юм тэгэлж ирс хоол гарахгүй. Уг нь өөрөө амар дуулах дуртай тийм дуу бодж явж байгаад энд бүтцэн ерөөсөө хоромхон зургийн дотор. Тэгээ нөө хоолой гарахгүй болохоор тэгээд яваад байгаа. Одоо тэгээд тэрнийг их стил юм шиг байна л да. Тэгжээч нэг эхний даалгавар хийгдэхгүй болохоор чинь дараагийн бас явахгүй. За байж байгаа. Энэ хараа нөгөө хамраас хөхтөг төлөвч нь бүр миний хүзүү гоё туллоо ингээд орж ирчээд хамар ерөөсөө дэш болчиход байгаад энэ их зам байна. Нэг юм ихэмсэг байна гэдэг чинь нэгт тийм ер нь сайшаалтай зүйл биш л дээ. Зөв зүйл биш.
Эн чинь маш том эго байна л гэсэн үг байхгүй юу? Яг хөө өмнөх төрөлтөө тэр сайхан өндөр язгуур хатан матан юм уу байсан л юм байгаа биз. Гэхдээ хүн л бол хүн бохгүй да. Тий. Тэгэхээр хоёул энтэй ажиллах юм. Анхаарлаа хэтэрхийл сарниулаад л энэ да. Алээ нэг барьсан юмтайгаа зуралдмаар байна. Хамраас өгчөөд ерөөсөө юм тоохгүй нэг л юм их цантай ч юм уу ээготой гэх юм уу. Тийм л юм мэдрэмж орж ирээд байгаа юм. Энерги орж ирээд байгаа юм. Чи сурцсан юмаа дахиж хийлээ гэдэг байгаа л. Одоо зүтгэрөнгөө өмнө хийжсэн тэгээд одоо хүн чинь суралцчаад үгэндээ шахах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл нөгөө доошо буучаад байгаа байхгүй. Хинэ хоёлоо ер нь хэр эготой юм бэ? Хэр ийм их цан байдгийг. Надад тийм их цан мөн бол байхгүй шүү дээ. Юу тал дээр өөр лүгөө өнгөх өөрийнхөө алдаа хүлээн зөвшөөрч, сул талаа хүлээн зөвшөөрч суралцах тал дээр хэр эготой ханддаг вэ? Ер нь гайгүй шүү дээ. Тэмэг айгүй яд өөртөө нэлээд сайжрна, хүлээн зөвшөөрнө. За тэгээд мэдрэмжээ ажиглаад уудлаа дээ. За тэгвэл энэ ямар ч лээс энэ төлөвийн л мэдрэмж юм бэ. Ингээ бүр хүзүү гоё ятгах юм шиг ингээ бүр өлийч байгаад байна. Наад хүн ч нөгөө өөрөө бүх нөгөө гоё давуу тал нь тэр гоё бие бүх юм нь ярээс дарагдчихад байгаа байхгүй. Их олон чадвар нь ярээс ил гарахгүй. Тэгээ бачуураад л байгаа юм байна л та. Чамтай ярихыг ч үсэхгүй байна. Салхисөрөөд нэх гоё юм үзэсгэлэнтэй юм ихтэй. Урт халаад химээр тийм зүйлтэй айгуу гоё юм торгон салхисөрөөл нөгөө халаад юм дэврээл бага зэрэг салхины аясаар хийсэд л их гоё юм дээдсийн чамган хувц. Тэгэл ингээл нөгөө нэг хамраас өгсөн ивэрээ ингээл зогсоод байна. Юунд ч санаа зовхгүй л байна. Одоо зүгээр өөрийгөө амраах гал байгаа. Би одоо ингээд бүр юу ч их сонирхолгүй л болчиход. Энэ үг нь биш шүү заяа. Одоо энэ дотор энэ төлбий чинь бодол гэх үү надад нэг ийм энерги орж ирлээ. Чи намайг танихаас нааш хинч бишээ гэж байгаа юм шиг. Гэтэ амаараа хэлэхгүй. Зүгээр тэр илэрхийлэмж нь тийм. Ойлгож байна уу? Энэ юу хэлэх гээд энэ хэр чи өөрийгөө ойлш нэр нь пүүжээ билүү? Пүүжээ өөрийгөө олохоос нааш, өөрийгөө танихаас нааш хинч бишээ гэдэг мессеж яваад шүү дээ цаад утгаараа. Яг жинхэнэ өөрийгөө мөн чанартай танихаас нааш хэн гэдгийг яах гэж ирсэн гэдгийг ямар учиртай, ямар хэм хэмжээстийх гэдгийг ямар мэдлэг мэдээлэл агуулгадсан байгаа, ямар учиртай гэдгийг олохоос нааш болвол хинч бишээ яг ингэж зогсож байна. Энэ хоёлыг өмнөх төрөл юмтай холбоотой юм болов уу?
Энэ саяны хатан юу гэдэг байгаа. Харин магадгүй. Тийм байж магадгүй ш. Тэгээд Монгол биш юм шиг надад санагдлаа. Сая ховцын хальт мэдрэхэр. Монгол ахаа. Алтан ургийн л юм баг. Царайны төрх юм биш л байна. Өөрийгөө мэдэр. Монгол биш байлаа гэд муухай гэсэн үг биш л дээ. Сүнс чин төрлүүдтэй хаанч төрж байх, хаанаас мэдлэг мэдээлэл, хаанаас тууллаа хийх хязгааргүй боломжтой. Угтаа хүн төрлөختөн чинь нэг шүү дээ. Их гоо үзэсгэлэнтэй, цагаан царайтай, хар үстэй. Нөгөө нэг Хятадын Домог гэд киног үзчихсэн үү? Чеки Чаны. Тэрэн дээр гардаг тэр хатнар хуу төстэй дүү. Тийм цагаан эрстэй гоо үзэсгэлэнтэй. Би нэг өөрийгөө бас төсөөлөх нэг Клеопатра хатан гэдэг нь шүү дээ. Ямар хата? Клеопатра л. Тийм. Тийм гэдэг дүрс биш дээ. Клеопатра хатантай харьцуулахад гаргах шийдэл энэ бодол оюун санаа сэтгэл юунд нь эргэлдэх эрчим энергийн урсгал нь илүү ус чанартай, ус төлөвтэй, илүү урсаж, уярч, ухаанаар шийддэг гэсэн үг. Одоо уулгалж, дайрч, устгаж биш. Урсаж, энерч, уярч, зөөлөж юмыг шийддэг альва зүйлийг. Тэгэж орж ирж байна. Тэгээд нэг юм уулын орой байгаль дээр зогссон байгаа. Тэр мод юу н харахаар яавч энэ Монгол биш шүү нугасаа. Мод нь өөр мод, нэг юм өөр мод. Тэгээд ард нь ингээд бүгтийгэд 2 3 эмэгтэй одоо нөгөө зарц марц юу нэ шивгч гэдэг юм уу. Тийм 2 3 эмэгтэй. Бараг нүдрүүнж харах ирэхгүй ингээд доошо тонгоцсон. Бүхийцэн зогсож байгаа харагдаж байна. Өмссөн байгаа ховц чинь одоо тэр торгон тэр одоо гоё ховц чинь доторх тэр юу нэгээд цагаан тод цагаан өнгийн айгуу гоё тийм зөөлхөн биеинд зөгтөг уусдаг материал уусдаг тийм юу гадуураа болохоор бүдэгдүү ногоон цайвар ногоон өнгийн нэг тийм орхимжирхуу юм нөмөрчгсөн. Тэгээд энэ уртлынхаа ингэр юугаараа гоё нэг юм хээ юм уу эсвэл ингээд ширвж гатгсан гэмээр айгуу гоё нэг тийм зураг харагдаж байна. Хил гоё бүр ингээд баг газар гişиг түүг юмэр тийм гоё энэ хувцслал эд хэрэгслийг харах нэ. Машд их хэмсэг, харц дээгүүр, хараа өндөр. Хэлэх гэсэн зүйлээ харцаараа дандаа үлддэг юмэр. Хэрэгтэй үед нь ганц л чухал үгийг хэлдэг. Бусдаар бол юм болгонд оролцоод юм болгоно ингээд гоншон одоо юу гэдгийг өглөөд идэггүй. Хараад мэдчихдэг байхгүй юу? Харааны тийм юутэй байхгүй юу? Хоолны юм ярихгүйгээр хараад мэдчихдэг. Одоо ч гэсэн энэ төлөвний яг ингээд нэг юм ярихгүйгээр л ингээд зогсоод байна гэдэг чи яг өөрийнх нь тэр илэрхийлээд нь шүү дээ төрхийг нь. Одоо амьдрал дээр ч гэсэн хараад мэдчихдэг хүний хэмжээр. Энэ солонгос талдаа байж магадгүй юм биш үү? Тэр модны юу юм уу? Тэгээд энэ хатны өөр юм биеийн пропорц. Тэгээд түрүүн яагаад ч юм солонгос эмхтэй шиг гэл би түрүүний нөгөө эмхтэй хэлжсэн шүү дээ. Өөрөөс ч өөр. Тэгэхээр байж магадгүй юм биш үү солонгос талдаа.
За ер нь хаана байсан ч хамаагүй л дээ. Зүгээр хамгийн гол нь ийм зүйл миний дотор үнэхээр агуулгадсан байгаа юм байна гэд өөрлөгөө өнгийгөөд таниад ав. Нэг алхамжилт ойртоод ав. Тэр л хамгийн тустай шүү заяа. Тэрнээс их тэр хөөрхөн муухай гоё сайхан байхан бол угаасаа өмнөх төрөл чинь амьдрдгаараа амьдраа дуустгаараа дуусаад дараагийн төрөл ирчихсэн. Тийм болохоор эндээс ямар би ухаарлыг, ямар мессеж сэжүүрийг би авах учиртай ингээд тэр гол юмн дээр төвлөрөөрэй. Юу ойлгох гэдэг юм. байх гэдэггүй. Тэр мэдрэмжэд мэдрэх гээд байгааг нь мэдрүүлэхгүй байхгүй да. Би болохоор зөвхөн мэдрэмжний төдий гэж харахгүй байна. Их зантай байх ч албагүй шүү дээ. Ингээл юугүй. Эсвэл ардаа 2 3 охин дагуулаад миний шивгчин бол гээл явах ямар ч учир утга байхгүй шүү дээ. Юу гэж хэлэх гээд юм гэхээр өмнөх төрөл бол өмнөх төрөлтөө дууссан. Одоо байгаа энэ тул бол одоо л байгаа. Тэгвэл хамгийн гол нь эндээс юу таниулах гад, юу ухааруулах гад байгаа вэ? Чи өгөгдлөө өнгөлөөч л гэдэг. Тэр өгөгдөл нь заавал ихэмсэг гоё бай, туранхай бай, хатанлаг бай гэж биш. Биш. Зүгээр л өөрийнхөө үн цэнэ мэдрээ чи одоо байгаа өөрийгөө олооч л гэсэн цаад мессеж яваад штэ. Одоо байгаа өөрийнхөө доторх тэр нэг гайхалтай мэдлэг, мэдээлэл сүнсээ таниач гэсэн санаа яваад штэ. Ойлгож байна уу? Чи одоо хангалттай суралцж мэдлээ. Одоо чи тэр юм аа өнгөлөө дурдаад бүр ягаа чи өөрийнхөө үн цэнийг мэдрээд өгчээл. За. Одоо на хэлж байгаа юм чинь тааламжтай байна. Нэг юм айгүй нэг юм харц дээгүүр байгаа хэрнээ баг зэргийн жомолцох маягийн юм орж ирж байна. Тэгэхээр хоёлоо нэг юугийн логикийн зөв ухаж байна гэсэн үг тайлж байна гэсэн. Зайлшгүй тэгээд намайг миний бодлыг л уншаад байт юм байна л та гэх юм тий. Үгүй хардаа энэ бидний бие организм бүхэлдээ нэг цул. Юу бодно, юу хэлнэ, юу үйлдэн бүх одоо тэр даяар өөрийнхөө дотор байгаа энерги бисүүд оршихуйдад бүгдэнд нь нөлөөлж идэг. Тийм болохоор ерөөсөө бүх зүйл учиртай л байхгүй да холбоотой уялдаамаар л тий. Яагаад энэ нөхөр төлөв байдлаар орж ирчээд юм хэлэхгүй байгаа айхтар ингээд өндөр төлөвөр бууж ирэхгүй байгаа ч гэсэндээ зүгээр л ийм ихэмсэг төрхөөр маш гоё юмнуудыг өгөөд ийн. Энд чинь нэг учир шалтгаан чинь тайлагдаад байгаа байхгүй юу? За ахаад нэг ийм юу орж ирж байна. Одоо үг хэлэхгүй зүгээр нэг ийм бодлын л би дамжуулаад байгаа. Амар юм ихэмсэг ерөөсөө юм ярихгүй. Энийг сайн ачагнаад аваарай. Ухаанаа тань. За энийг бүжээ юу гэж ухаж байна? Ойлгож байна. Тийм одоо нөгөө юу яадаг юм? Хүний хатан ухаан гэж байдаг штэ. Тийм айгуу зөв гаргалгаад хүн хэлж өгдөг байхгүй. Амар оновчтой. Би болохоор энийг ойлгохдоо заавал хатан юундаа биш. Угаасаа өмнөх олон төрлүүдээрээ энэ сүнс за төвлөрөх гээд энэ яах гээд энэ сатараад сарнаад наад байгаа нэг хандлага чинь биш л байна да хөө. Харин тийм яа одоо намайг ингээд юу яхаар яадаг байхгүй юм гэр бүл төр одоо энэ сүнслэг байдал чи одоо мэдрэл муутай болчих гэдэг идэг байхгүй. Би өөрөө ялцчихгүй ингээд сонирхоод идэг болохоор ойлгодгүй надад ойлгох нэг ч байхгүй.
Бусад бол бусад шүү дээ. Тэд бол тэд. Чи өөрөө чи шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө орон зайгаа хил хязгаараа тогтоо, өөрийнхөө дархлаагаа үүсэг. Салхин туugдж байгаа хамхуу шиг ингээ гэрээ тавиад алхаад байх юм. Ганцхан энэ үйлдэл чинь маш олон зүйлийг илэрхийлж байгаа. Өөрийнхөө үзэл бодол үг хэлэндээ хүртэл үнэн байл та. Тэдний элий балаа эргүүтийн нэг шар хад гэж хэлэх нь ихэнт хамаатай юм. Би өөрөө өөртөө үнэн байгаа. Миний доторх нь энэ юм чинь гэдэг өнцгөр хандахыг хичээгээрэй заа юу. За бүжээ төвлөрөөд тогтоод суугаадах. Өөртөө яг өмнөд чиг туслах гээд байна уу, яах гээд байна. Уг нь нэг юм хичээгээд байгаа орлого байх шиг л байх юм. Гэхдээ яг чин сэтгэл байна уу да? Чин сэтгэл яагаад дутдаг гэж хангалттай хэмжээнд зовлонгийнхаа хадагта очиагүй болохоор хүн хөнгөн өнгөцгөн хандаад идэг. Энэ далд ертөнц өөрийнхөө тэр дотоод оршихуй мөн чанар бүхий л тэр хим хэмжээстүүдэд. Энд чи яг үнэндээ гадна орчлон хорвоо ертөнцид өнгөцгөн хандаад байгаа биш. Пүүжээ өөрийгөө тэгжилд оромжлоод байгаа хэрэг байхгүй. Дотор мөн чанартай үнэндээ. Хүн өөрийгөө таних, олох, яг дотор үнэнтэйгээ нэгдэхийн тулд хэдий ч нэ тэнэг молгоо байна, төдий ч нэ том даваа нухчаануудыг давах хэрэгтэй болдог. Хэдий ч нэ эго өндөртэй, хэдий ч нэ сэтгэл дотор нь харанхуй мунхаг өчүүхэн дорой байна. Төдий ч нэ өөрийгөө батлан нотлож гаргаж ирэхийн тулд асар их хүч сорьсон даваануудыг туулдаг. Наад айгаад очино гэдэг эмнэлэг рүү чинь би очисон. Гэрийнхэн маань дагуулсан. 10 гаруй жил асар хүнд байдалтай би явсан. Арчаагүйдэж алингаа алдсан. Очоогүй бөө зайран удган лам авро байхгүй. Дотор зүрх сэтгэлдээ үхэж хоосорж шаналж дууссан. Одоо ч хэрэн тэр байдал үргэлжилсээр байгаа. Гэхдээ харанхуй өмнө нь байсан тэр аимшигтай мэдрэмж одоо харцсангүй багасаад би хонглын үзүүрт гэрэл хасаад өөрийгөө таньж яваа, олж яваа болохоор бүх зүйл нь учиртай гэдгийг мэдж байгаа болохоор надад харцсангүй одоо хөнхөн ирж байгаа. Гэхдээ одоо хүртэл нь байгаа. Саяхан хүртэл уналтанд ороод 2-3 хоног гэртээ хэвтгэхэд манай ээж муу амьд явахаар сайн өөх гэдгийг. Тэгэхэд өгцөн чинь дээр байжтэй гэж албаар намайг хайрлсандаа тэгж хэлж байгаа байхгүй юу? Хатгаж хэлж байгаа юм. Ахаад 12 хоногийн дараа би ахаад л нэг өдөр бүр ингээд бүх зүйл утгагүй болоод өрөөнийхөө мохор шигдсэн. Маш хэцүү зовсон царай энергитэй ээж орж ирээд яасан? Ахаад нөгөө уналтан болцсон уу? Хайрын залуунаас хүү минь. Наа сүнс mëс балаа юм ярьж явсаар байтал амьдрал чинь хэцүүдлээ. Олигтой хийсэн ажил төрөл чалга нэг л их сүнс ухамсар ирсэн хүн. Чиний тэр далдын юм хумыг мэдэр зэдэрт дамжуулж өмжүүлдэг чинь яг үнэндээ хэрэг байдаг ч юм уу да амьдралд чинь. Ахаад нөгөө айхтар үг хэлж байгаа. Ингэж амьд явахаар үхээч.
Энийг яах гэж яриад ийн гэхлээр ойлгохгүй, мэдэхгүй тэр хүмүүс тиймэрэл байдаг. Ойлгож, мэдж, таниж, сэрж яваа чи өөрөөрөө л байх болно. Чадахгүй бол шалны алчуур шиг унсаар л байна. Даваа нухчаанда бүдэрсээр л байна. Хэргийн гол зорилго нь яах гээд бид нар унаад уналтанд ордгийг, яах гээд бид нар заримдаа асар хүнд нөхцөл байдлыг туулдгийг. Чи өөрийгөө хүчрэхээр нээж гаргаж ирэхийн тулд байхгүй да. Өдөр энэ үг орж ирж исэн юм байна. Чиний нөгөө мэдрэмж юу чинь төлөвч орж ирж хахад өдөр энэ түрүүн ингээ сатараад исэн ядаргаатай хүүхдүүдийн юм. Тэгэд энийг анзаарахаар яг одоогийн чиний байгаа байр байдал. Нөхөр инглээ, хүүхд инглээ, тэр инглээ, инглээ айгүй бусдаас хамааралтай оршоод байгаа байхгүй, амьдраад байгаа байхгүй. Уг нь энэ нэг нөхөр чи өөрийгөө олох гээд байгаа шүү дээ. Гэтэл гадна талд хэд хамаг ач холбогдол өгч. Тэгээд тэр хүүхдийн тоглоомын талбай дээр би бүр жоохон үдэ aynаа төвлөрч суух гэж ямар зүдрвэ. Гэтэл би 10 гаруй жил өдөр болгон бэлтгэл хийгээд ирсэн хүн шүү дээ. Гэтэл чиний орж ирсэн тэр төлөв мэдрэмжээр би нэг 20 секунд яг чин үннээр нүдэ айнаад дотгошоогоо өнгөх гэж ямар их зовбоо. Би бүр чадахгүй байсан шүү дээ. Тэгж их сатараад исэн. Тэгэхэд надад хардаа энэ үг орж ирсэн. Харанхуйн дунд тодорхохгүй юм бол би гэрэл байгаад яах юм? Хамгийн дундаас, бусдын дундаас ялгагдахгүй юм бол би үнэн оршоод яах юм гэж энэ үг надад сар гарангийн өмнө орж ирж исэн байхгүй юу? Бас л одоо дамжуулалтаар орж ирж ирсэн. Тэгэхээр энэ үгийн задлах юм бол яг үндэ сэрж яваа сүнс, таньж яваа, өөрийгөө олж яваа энэ зам мөрлүүгээ аль хэдийнэл хөлөө тавьсан байна гэдэг чинь ухта чиний дотор байгаа тэр сүнс гэж мөн чанар ухамсар гэж тэр гэрэл тодорч яваа байхгүй да. Тэгэхээр чи өөрөө гэрэл тод асч байна гэсэн үг, тодорч байна гэсэн үг. Оюун санаа дотор мөн чанартай. Тэгвэл эргэн тойронд чинь байгаа энэ хүмүүс үгүйсгдэг, гутаанд оромжилдог, буруутгадаг, харлуулдаг, хар маас, нийгэм энэ болгон чинь түнэр харанхуй байхгүй юу? Яахын тулд чиний дотор байгаа гэрлийг улам тод гаргаж ирэхийн тулд. Ойлгож байна уу? Ойлгож байна уу? Тэгвэл энэ түнэр харанхуй унтаа байдалтай байгаа энэ сөрөг доод давтамжийн энергийн дунд хэн гэдгийг нотлон таньж мэдж тодрон бадарч асахгүй юм бол чи энэ олон тууллыг туулсан энэ гайхалтай мэдлэгтэй сүнс ухамсар өндөр хөгжилтэй энэ хүн бодгал байгаад яах юм бэ? Бусдын л адил болж хувирна шүү дээ. Бусад өмнөх тууллаас ялгарх үгүй л адилхан нийт массын дунд шингэн шүү дээ. Тэгвэл үнэхээр өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрж миний энэ дотор байгаад болоод байгаа надад тохиолдоод байгаа зүйл үнэхээр учир утгатай, шүтэн барилгатай, би илий балаа солиотой галзуу тэнэг биш. Би өөрийгөө хайрлж байгаа. Би өөртөө үнэн байгаа гэж харах юм бол чи тодорхой учиртай, гэрэлцэн асгал учиртай. Тэгсэн цагт хүссэн үсээгүй тэр хар маасын дунд, тэр ойлгохгүй байгаа хүмүүсийн дунд ялгарнаа. Угаасаа тэр хүмүүсийн дунд ялгагданаа. Яагаад гэхээр чи үнэн оршиж байгаа болохоор тэр байхгүй да. Тэр хүмүүс, эргэн тойрны хүмүүс хар маасанд ч гэсэн буруу байхгүй хөөх юм. Хэдэн төрлийнхөө дараа
хэдэн хэмжээстэй ахаад ирэхээрээ хөөрхий энэ сэрэлтийг хүссэн үсээгүй даваал туулаал гарна. Тэгэхээр тэд ч өөрийнхөө замаараа үүргээ гүйцэтгэж иргэн ажуудад иргэдэй байгаа гэрлийг тодтох гэж яваа. Чич өөрөө гэрэл болж энэ туулалдаа одоо төрсний хувьд тодрон асах гэж яваа тэр харанхуйн дунд. Ингээл ойлгож. Тэгэхээр үнэн л байгаа юм бол өөрийгөө үнэхээр олмоор л байгаа юм бол тодор ас чин сэтгэлээсээ гэрэлт. Би ч гэсэн энэ замыг туулсан. Даваал явж байгаа. Мэдээж эхлээд хэцүү. Асар хэцүү. Юу гэсэн юм бэ? Яагаад би гэр ихнээсээ зүрх өстэй? Яагаад би өөр байгаа юм? Би яагаад болохгүй байгаа? Ингээл хүн өөрийгөө л эмтлээд идэг. Гэтэл өгтөө бол би заавал тэдэнтэй адилхан байхаалгүй, тэд заавал над шиг байхаалгүй юм бэл. Нэг хэсэг нь гогч хагаад бүлтгээд бодсон сонс ямаа тэгээд Чанга тод ирээрээ. ямаач нэг бодсон сонс ямаа гүйцэтгүүлээд тэгээд дахиад нэг холбоо тэгээд бодоод юм санаа. Болсон. Одоо таслах гад байна уу? Хайрл юм да. Дутуул аваад байна. Дутуул таниад байна. Болоогүй л байна да. За тэгээд сонголт чинийх. Амьдрал туулалт чинийх. Алийг нь яаж, аль замаар нь яаж явах уу гэдг нь бүгд л өөртөө чинь холбоотой болохоор өөрөө мэдтэй. За тэгвэл яриагаа ингэ дуусгах байлаа. Тэгээд ямарсан дахиад тэгээд яагаад тэгээд холбоо. За.最神秘的等待，星星坠落，风在吹动，终于